Намайг Тэрэмдэлэр хайрхан оршины дарга үлдсэн өрн гэдэг. Манайх Дэнжид 5 дугаар хүнсний үйлдвэрлэлээр хүнсний ногооны боловсруулалт хийж бүгдээ ногооны зутан ер нь бүхий л насны хүмүүс хэрэглэхээр тийм зутан нугш мэж үйл ажиллагаа явуулж байна. 2024 онд байгуулагдсан. Тэгээд тэднээс хойш үйл ажиллагаа жигд сайхан явуулж байгаа. Энэ Оршоо хөгжүүлэх сангаас 40 сая төгрөгийн санхүүжилт хүсч өргөдөл мөнгөсөн. Тэрийг авснаар манайх одоо ажлын байрыг нэмэгдүүлнэ. Одоогийн байдлаар 4 хүн ажиллаж байгаа. Ахиж дөрвийг нэмээд одоо 8 хүний бүрэлдэхүүнээр одоо ингэ үйл ажиллагаа цаашдаа явуулна гэж байгаа. Тэгээд орон нутагта ийм үйл ажиллагаа явуулаад явж байна да. За сайн байцгаана уу, намайг Болортой гэдэг 10 жил андаад Оршооны гишүүн 5 дугаар агийн иргэн байна. Манайх Оршоо хөгжүүлэх төслөөс 40 сая төгрөгийн төсөл бичсэн байгаа. Хэрвээ төсөл маань хэрэгжих юм бол Эрдэнэ цагааны үзэмчин хошууны хойно авч угсаа гарлын сайжруулах зорилготой байгаа. Тэгээ манай давуу тал гэх юм бол манай халан дижэл болон сүү цагаан эдэгээ хамтран хийж гүйцэтгэдэг байгаа. Авламын Оршооны дарга Эрдэнэ Чулуун гэж хүн байна. За би 2013 оноос эхлэн одоо сүү цагаан эдээ ферм эрхлэн ажлыг бол өнөг хүртэл хийж ирсэн. Одоо энэ үйл ажиллагаагаараа толгуурлан Баруурта сумынхаа гошоо хөгжүүлэх сангаас 40 сая төгрөгийн зээл хүссэн байгаа. Энэ зээлээ аваад дэмжигдвэл энэ хүссэн зээлээ авч одоо үйлдвэр технологийн паркт сүү нийлүүлэх өмнө ч нийлүүлж байгаа. Одоо тэгээд сүүнийхээ гарцыг нэмэгдүүлэх юм бол өөрийн 5 үнэн дээр өшөө 5 үнэ авч ингэж сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа. Мөнхийн цагаан сан хөгжөөний дарга Хариунбаатарын мөнгөртнөд үг мана. За тэгээд Барууртынхаа сум хөгжүүлэх сангаас 40 сая төгрөгийн зээл авах гээд өнөөдөр тайлангаа тустай хамгаалаад сууж байна. Гарч ирчээд байж байна. За манайх одоо 2023 оноос одоо сүнс бүтээгдэхүүн үйлдвэрлэл чиглэлээр одоо фермийн аж ахуй эрхлээд явж байна. Одоо манайх үйл ажиллагаагаар хөгжүүлэх чиглэл өргөжлүүлэх үүднээс одоо нэг хоргожин жижээл жижээлийн тондод хөрөмж мөн миксер холигч бодлогч авах зорилготойгоор үйл ажиллагаа өргөжүүлэх болон одоо хэв жижээлийн зардлаа хэвнэх үүднээс энэ төсөлд оролцож байна.